За өдрийн төргийн бизнес подкаст сонсогчдод бас үзэгчдод бизнесний редактор даваад ирж байна. За өнөөдөр бид нэгэн цоврал дугааруудыг эхлүүлж байна. За энэ дугаар бол Binay Mongolia болон бизнес семиний хамтарсан подкастын цоврал дугаарууд явах юм аа. За ямар учиртай юм цоврал гэхээр за бүхэн хөтөлбөрийн бизнесийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн одоо амжилт, карьер, хувийн хөгжлийн түүх зам тухайн хүмүүсийн одоо бизнесийн алсын хараа өмнөд зүйлс зорилго нь юу юм те. За тэгээд өөрийн салбарт нь ямар үнцийг бүтээж явж байгаа гэдэг энэ түүхийг ярилцах юм цуврал давраад явах юм. За тэгээд энэ цувралынхаа эхний зочныг танилцуулъя тийм ээ. За GTM компани захирал хүний нөөцийн тэргүүлэх аудитор Наран Цацалт ирсэн байна. Өдрийн төргий. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр хүний нөөцийн тэргүүлэх аудитор гэхээр яг юм нөө содон юм нэршил сонсогжлээ л да тий. Одоо бид нар бол бусад салбарын аудиторыг мэдэн тий одоо санхүүгийн эхлэн бодох бүртгэж гэх юм уу тий. Ер нь хүний нөөцийн аудитор гэхээр бас юу хийдэг гэдэгтэй яахан товчхон эхлээ сонирхуулаа тэгээд үндэс агуулга руу ойлоорой тийм ээ. За тэгээ. Хүний нөөцийн аудитор гэхээр хэдүүлээ ялцч нөгөө хүний нөөцийн ISO стандарт руу орохгүй болохоо байх байх гэж бодож байна. Тэгээд ер нь олон улсад буюу олон улсын одоо стандартлын байгууллагаас хүний нөөцийн ISO гэдэг стандартууд маань гарч эхэлсэн. Яг тэгэхээр байгууллагт хамгийн чухал хэсгүүд дээр өөрөө юу гэхээр стандартаа болохгүй байна хүн гэдэг маань гэдэг. Тэгээ 2016-17 оноос эхлээд стандартууд гарч эхлээд за үүнийг дагуу бол нийтдээ нэг дэлхийд бол тухайн үед 2018 онд Монгол улсад орж ирээд за энэ маань Азиадаа бол 8-1. За дэлхийдээ бол 6 дахь улс болж зарлагдсан байдаг. Тэгээд тухайн үеэс л одоо яг энэ хүний нөөцийн стандарт маань орж ирээд ярилцаад байгууллагууд маань нэвтрүүлээд хамгийн анх Mons Group манаас ивент тэтгэд ингээ оролцож ирсэн. Тэгээд тэр үеэс ахуулаад ер нь энэ стандарт маань байгууллага хэр нэвтэрж байгаа, хэр сайжруултууд байгаа, дархлаа нэр тогтсон бэ гэдэг дээр аудит хийдэг ийм зүйл байгаа. Тэгээд Монголд одоогоор бол хоёрхан одоо яг аудитор олуулсан бүртгэгдэж явж байгаа. Харин тийм Монгол улсаас анхны яг ингээд олон улстай бүртгэгдсэн аудитор болсон байгаа. Тэгээд энийг манаас олон улсаа одоо Франц группээс бүр алтан бичиг бас ирж исэн. Тухайн та ингээд ийм боллоо. Тэгээд баяр хүрье гэдэг бас анхны юм бас гоё үйдэг. Тэгээд өнөөдөр ч гэсэн та бүхэнтэйгээ бас яг ийм анхны бас энэ дугаараар уулзч байгаа бас их баяртай байна. За баярлалаа. Тэгэхээр одоо хүн гэдэг маань бол одоо эдийн засгийн онлын ойлголтоор бол үндсэн хэдхэн капиталын нэг төрөл те. Тэгээд орчин үед маш их одоо өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ бол бас хариуцлагатай бас сонирхолтой ажил. Ер нь яг өөрийн чинь хүний нөөц гэдэг энэ салбарт орж ирсэн бас энэ анхны түүхээс хаваалцъя. Гоё. За би ч өмнө нь бас сурчаа. За яг нь хүний нөөц гэдгийг огт мэдгүй явж байсан. Тэгээд за миний гоё дуртай юм бол хүмүүстэй ингээд уулзаж ярилцах, харилцах хүмүүс туслах юм байна да гэж харжаад хамгийн анх Unitel Group-т ярилцлаганд авах орж исэн. Дөнгөж нөгөө эхэлж исэн үе гэсэн үг тий. Тэгээд Unitel манаас яг MCS бас харьяанд орж исэн үе байгаа. 2008 онд ярилцлаганд ороод тэгээ тухайн үед хоёр албан тушаал төр тэнцсэн. Нэг нь болохоор яг салбар хариуц одоо менежер салбарууд төр очиход менежерс сууж байдаг шүү дээ. Тэр нь нөгөөх нь болохоор сургалт хариуцсан мэрэгчлэлтэн гэдэг. За тэгээ энэ хоёрын аль нь байж болох уу та аль нь дээр нь ч байж болохоор байна гэд. Тэгэд яг энэ сургалт хариуцсан мэрэгчлэлтэн энэ яадаг юм болоо гэд асуугаад яг анхны ярьцлага бас хийж исэн. Тэгээ тухайн үед дараа нь одоо яг MCS Group-ийн бас захирал гүц захирал те гантөмөр захиралтаас ярьцлага хийгээд үнэхээр энэ ажил айгүй гоё юм байна гэд. Тэгээ яг шууд би тэгвэл мэрэгжлийн сонгоё. Тэгээ менежер биш би мэрэгжлийн сонгоё гэд. Тэгээ тухайн үедээс ороод яг 2008 оноос хойш MCS Group-тэй яг хүний нөөцөөр ажилласан. Тэгээ сургалт хариуцчаа дараа хүний нөөцийн мэрэгчлэлтэн болоод явсан байгаа. Тэгээд MCS Property гэдэг бас компани дээр хүний нөөцийг ахлахаар ажилласан. Тэгээд ер нь бол ингээл өнөөдрийг хүртэл тэгээ 17 жилийн хэвцэн хүний нөөц хийгээ явж байна. Тэгээд яг энэ нэгээрээ ч гэсэн одоос баярлаад бахархаад ер нь бол хамгийн кайфтай. Тэгээ миний яг хобби гэх юм бол бас яг миний ажил гэдэг. Хүмүүс яг ингэ туслаа явж байгаа энэ ажилдаа аяг туртай. Тэгээд MCS Group-ийнхэнд бас баярлалаа илэрхийлье гэдэг. Одоо юу гэдгийг яг өөрөө ч хийсэн шиг анх ингэ сайн төсөөлөлгөө орж исэн гэж шүү дээ салбар руу. Яг одоо ингэ зүгээр зангээ дээр ороод ажлын зарууд харуул бас яг тиймэрхүү зарууд өчнөө байгаа тий. Бас яг өөр чинь яг тэр үеих шиг төсөөлөлгөө хүний нөөц рүү салбар руу орох гэж байгаа хүмүүс ч бас байгаа х тийм ээ. Тэгэхээр юу гэдгийг одоо нөгөө нэг өнөөгийн өндөрлөгөөс харах гэдэг шиг тэг тэр үед төрж исэн сэтгэл одоо яг ажлын утга учирнаа үнэхээр эн чинь ийм байсан мэн гэдэг тэрний гол ялгааг хэлвэл. За өмнө нь болохоор яг маркетингийн судалгаа гээд дөнгөж одоо гэр хорооллын судалгаа гэдэг юм хийж авах үед энэ чинь эв хэцүү асуудал юм байна тий. Яг хувь хүн өөрийнхөө зан төлөв таарсан ажил хийх нь зөв юм бэ. Би яг өөрийгөө олоогүй байх гэж бодоод
Тэг яг хүний нөөцийн яг энэ чиглэл дээр орж ирээд харсан ч яг нөгөө хийж байгаа ажил маань өөрөө дуртай, сонирхолтой. Тэгээд дээрэс нь MCS group маань өөрөө академитай шүү дээ, тийм. MCS академи маань бас сургалт хийгэнгүүт окей, яг тэр тал дээр одоо яг би туслахаар нь ажиллая. Энэ өөрөө айгүй сонирхолтой юм гээд. Тэгээд туслахаар нь ажиллах хүртэл яг ингээд өөрийгөө олж эхэлсэн. Тэгэхээр хүмүүс маань яг өөрийгөө дээрэс нь өөрийнхөө зам төлөв маань ямар юм, би яг ямар ажил хийхээр өөртөө тавтай байгаа тэгээд дуртай байгаа тэгээд нөө цаг яаж өнгөрснийг мэдэхгүй те ингээд айгүй хурдан өнгөрчөөд байдаг шүү. Тэр зүйл маань юу юм бэ гэдгийг айгүй олох нь айгүй чухал юм байна гэж харсан. Тэгэхгүй бол нөгөө зангээ дээр айгүй олон ажлын байрууд янз бүрийн байгаа. Тэгэхээр тэр ажлын байрууд дээр яг нөгөө ажил олгогч нартаа бас зөвлөх юм бол юу байгаа гэхээр тэрийг нь яг энэ ажлын байр хэдий гарчиг байгаа шүү дээ тий. За тэрний хартал ерөнхий гол хийх ажлуудны шүү гэдэг баг зэрэг юм ялгаануудыг тавиад өгчүүл зүгээр юм уу гэж хардаг. Тэгэхгүй бол нөгөө айгүй олон хандлтууд байгаа мөртлөө ажилд орж байгаа хүмүүс яг эцсийн шалгуулалтанд тэнцэж байгаа хүмүүс баг эсвэл зарим ажлын байр бүр байхгүй ч гэдэг тий. Тэгэхээр нэлээд олон хүний одоо ажил дээрс нь тэнд очиж ярьцлага өгж байгаа хүмүүсийн цаг зав гэдээ бүгд аягаар явж байгаа учраас анхнаасаа тэр нь аягүй зөв юм байвал зүйтэй юм уу гэж хараад байгаа. Одоо таасаа ярианд дурдлаа ингээд нөх хүний нөөц авна гэсэн зар маш их байдаг тий. Тэгээ би зүгээр яг хуу одоо гайх гэх юм уу зүгээр сонирхолтой санагддаг нь юу гэхээр уг нь хүний нөөц гэдэг хүний нөөцийн менежер, хүний нөөцийн одоо асуудал хариуцсан ажилтан гэдэг чинь бол одоо яг санхүү хариуцсан гэдэгтэй адилхан захирлын одоо нэг баруун гар нагаа тий. Яг тэр хүн гэдэг аягүй тийм чухал капиталыг удирдах гэж байна. Тэгэхээр одоо ийм чухал албан тушаал ягаад ийм одоо бас ийм нэг оролт гаралт ихтэй байдаг юм бол одоо санхүү дээр бол одоо нэг олон нэгтлэн орж гарах тусам санхүүг самраач гэдэг шиг хүний нөөц салан солигдох ч одоо бас л хортой гэж таах гэдэг шүү дээ. Тэгэхээр яг зүгээр мэрэгжлийн одоо хүний нөөцийн зөвлөхийн хувьд зүгээр энэ дээр ямар ажилт хийдэг вэ? За окей, харин тий ер нь Монгол улсад бол санхүү бол айл дээр үеэс бэлтгэгдэж эхэлсэн тий. Тэгээ Монгол улсад бас магадгүй ингэж харж байна л да. 99 оноос хойш л яг хүний нөөц гэдэг өөрөө яг шинжлэх ухааны чиглэлээр бэлтгэгдэж эхэлсэн байгаа. Хуучин бол нөгөө боловсон хүчин гээл нэг ажилт хүн аваад ярьцлага гээл одоо туршаал шийдвэр гаргаад болчдөг байсан бол одоо яаж юм гэхээр бүр менежментийн шинжлэх ухаан болоод хөгжсөн. Тэгээ тэр нь өөрөө яаж юм гэхээр одоо яг 99 оноос хойш Монголд орж ирж байгаа. Дээрс Монгол улс маань өөрөө хүний нөөцийн хөгжлийн менежментийн хөгжлийн хувьд ч гэсэн жоохон хоцрогдолтой байгаа. Тийм учраас одоо яг энэ стандарт гэсэн орж ирээд байгаа нь тэр хөгжлийг хурцгах тий 10 хэдэн жил 15 жил зарим нь бол 20 жил гэж ярьж байгаа. Тэгэхээр энийг хурцгахаас нэг үзүүлэлт болоод байгаа учраас тэгэхээр сүүлийн үед нэгт сурч байна. Хоёрт нь болоод эхлэнгүүд хүний нөөцийн одоо ажил мэргэжлүүд төр байгууллага маань хуучин бол захирал өөрөө чинь эсвэл захирлын туслах ч юм уу эсвэл офс менежер хийчихнэ гэж боддог байсан бол өөрөө мэргэжлийн түвшинд очсон. Яг тэр дотоодоо байгаа ажилтнууд сэтгэл ханамжтай байх, бүтээмжтэй байх тэр болгоноос нь яаж байгууллагын амжилт өөр хамаарат байгаа гэдгийг ойлгоод эхэлсэн учраас бизнес болгоо яаж ингэхээр хүний нөөцтэй байх болохгүй юм байна. За жишээлбэл сүүлд нэг компани маань очиж уулзах гэж байгаа байхгүй. Би ингээл яг нөгөө хед хандагийн нөгөө хөдөлмөр зочны компаниуд байгаа шүү тий. Тэр компаниудад ингээд захиалга өгвөл хүнээ аваад идэг гэсэн чинь манай компани зарлаа аяг өсчлөө. Тэгээд дараа нь яасан гэхээр зөвлөсөн чинь дагуу нэг хүний нөөцийн менежертэй болсон чинь нөгөө зардлыг чинь хүний нөөцийн менежер хэмждэг юм биш үү? Гараад ирсэн нөгөө өөр ажлын байрууд дээр аваад байхсан одоо гараадсан зардлуудыг хэмжлээч гэдэг юм уу тий. За тэгэхээр хүний нөөцийн бас эвлэх хэрэгцээ аяг өндөр болох. Тэгэхээр байгууллага болгон ер нь ингээл 30 хүнтэй 50 хүнтэй болоод эхлэхээрээ л хүний нөөцийн мэргэжилтэн менежертэй байх болохгүй байна гэдэг ойлгоц учраас аюух эрэлт ихтэй болж байна. За бэлтгэх одоо юунууд бас сүүлд аюух гарч ирж байна ч тэгээ бэлтгэж байгаа сургуулиуд бас жоохон нэмэгдэж байгаа. Дээрэс нь яг мэргэжлийн тал дээр бэлтгэх гэдэг дээр бас нэлээдгүй анхаарах хэрэгцээ гараад байгаа юм уу та гэдэг юу үүсэж байгаа. Дараагийн ээлжинд бас юу харагдаж байгаа гэхээр компаниуд маань ер нь хүний нөөцүүдээ бодлого одоо стратеги нь дутагдaltaгаасаа болоод ч юм уу тий яг байгууллага мэдээж алсын харийн зорилго стратеги байгаа. Тэрэн дээрээ үндэслээд яг хүний нөөцөө бодлого стратеги онууртай гаргаагүйсаа болоод ч юм уу аюух нөгөө оролт гарал сэтгэл хангамжгүй байдал дотоодын тий зөрчилдөөн маргаан асуудлууд их байгаад эхлэнгүүд одоо энийг яах вэ гингүүд тэрэн дээрээ одоо үндэслэнгүүтээ дахиад хүний нөөцийн менежер нэмээд авчиж гэдэг юм уу тий ийм зүйлүүд гарч ичээ дотроо байгаа хүмүүсээ яах вэ нөгөө маань стратеги хатвшинд бодлогын хатвшинд бэлтгэгдэх биш ерөөсөө хүн аваад гарах яг энэ урсгал дээр ажиллаад байгаа нь өөрөө бас аяг асуудал гараад байгаа. Ерөөдөө нэг ихний үе шатан дээр л жоохон гацсан байдалтай байгаа шүү дээ. Яг тэгээд энэ дараагийнх нөгөө бодлогынхаа чиглэл рүү одоо нэг харах юм бол хүний нөөц чинь 12-аас 15 чиглэл гэж ярьж байна. Хүний нөөцийн стандарт бүр 39 стандарт олуулсан гарсан байна тий. Монголд 7х нь ороод ирсэн бай гэх. Тэгэхээр ерөөсөө энэ өөрөө яадаг гэсэн чинь ингээд сэр буюу багцаараа байгаад хүнтэй холбоотой асуудал аяг төвөгшөл ихтэй. Дээрээс нь хүний нөөцөд бэлтгэж байгаа одоо сайн хүмүүс маань яаж өөрсдөө хуваар бизнес эрхлээ гараа авчиж бас хомсдолтой болоод байгаа тий. За нөгөө талаар яаж ингэж өөр бизнес рүү ингээд
гараа явахаараа магадгүй нөр Emax гэдэг юм уу бизнес руу гараа явахад илүү амжилттай байгаад байгаа учраас хүний нөөцийн мэрэгчлэн илүү менежер гэхээсээ илүү дараагийн өөр түвшин рүү ахиа авчиж. Яг тэр ур чадварууд нь хүний нөөцийн хооронд хөгжиж байгаа. Тэгмэд бизнесээ аваа. Нэр Emax нэр хүний нөөцүүд агиих орж ийн гэсэн тий ер нь бас үндсэн шалтгаанаас юу бод юм. Магадгүй арай сая яг дурдсанчлан бизнес авч явах ур чадвар сурч чинь. Яг тэр яг бодлогын хэмжээнд хүмүүстэй яаж харилцах уу, тий ажил хүчтэйгээ хүчээ яаж ядасгал хамжтай бүтээмжтэй байлгах вэ гэдгээ чадаад байгаа учраас нөхдүүд тэр зүйлүүдийг өөрсдөө бие даагаад ингээд Emax-ын салбарууд ингээд үсгээд гараа явчихдаг. Тэгмэд борлуулалт нь өөрөө сайн. Яг тэр харилцаа нь илүү өндөр түвшинд хөгжсөн. Хүний нөөц ч одоо бусад нэгжүүдийнхэн бол ер нь тий яг нэг чиглэсэн ингээ ажил мэргэжлүүтэй харилцаад байгаа бол хүний нөөцийн менежер бол компани бүх түвшинд. Дээрээс нь компаниг төлөөлөд гадагшаага бүх түвшинд бас харилцаа үүсгэх боломж нь үүсчихэж байгаа учраас хөгжиж байна. За тэгэхээр наран цацрал гэдэг нь бол тодорхой хугацаанд ингээд нэг компаниуд ажиллаад тодорхой туршлага ур чадвар хоригдлуулад за хэдэн жилийн өмнөөс ингээд GT буюу одоо глобал талент менежмент гэдэг компаниг байгуулад ингээд өөрөө бас бизнес эрхлэгч болчлаа тийм ээ. За энэ бизнесийн бас одоо гол зорилго гэдгийг мэдээж одоо компаниуд хүний нөөцөөр тулгаж байгаа асуудал дээр тослох бах тийм ээ. Гэхдээ яаж гэдэг ч юм шүү дээ тийм. Өөрөөр танай бизнесийн бас алсын хараад тэр талаар сонирхол бол. Миний бас анх бас энэ бизнестэй орсон шалтгаан ер нь хүний нөөцийн ажил гэдэг их гоё буянтай ажил. Дандаа хүн болгонд тусалж дэмждэг тий. Тэгээд яг энүүгээрээ үнслээд компани одоо энэ зөвлөлт хөтөлбөрийн үзүүлэлт хаанлахаар байгууллагатай бид нар хэдий гэрээ игээд ингэ явж байгаа гэдэг чинь тэр компани дотор байгаа байгууллага хасаар эрхэм зорилго гүн зүйл чиглэсэн бүтээмжийг гаргах ажилтнуудыг нь одоо яаж хүний нөөцийн менежментийг системтэй болгож өгөх вэ? Одоо ингээд энэ тэндээ орсон замрааг байгаад байгаа. Тэрийг нь тий нөгөө шүүгээ шургуулганд нэгээ 50 дээр нь тавиад ингээд эмх зэгцтэй болгох ажлыг хийчдэг учраас яа тэгмэт нөгөө тэнд байгаа нэг ажилтан болгоны маань сэтгэл ханамж байгууллагатай итгэх итгэл өөрөө өссөнгүүд компани нөгөө хүсэж исэн зүйл маань өөрөө бий болчтой. Жишээлх юм бол манай дээр одоо цалин үлсний систем байна тий одоо яг тэрийг нь одоо хамгийн түрүүнд бид за компаниуд дээр зах зээл юм байна, нөхцөл байдал юм байна. Тэгэхээр танай компани бас ирээдүйн одоо өсөлт бизнес чинь юм байгаа учраас цалин систем нь энэ байвал зүгээр юм шүү. Яг тэгэхээр заримдаа захирлууд дандаа тохиролцоон дээр суурилдаг тий. Захирлаа би цалингаа нэмье яг юм хин илүү нөгөө одоо яг захирлаагаа ойрхон илүү яриа өөрөөтэй байна. Тэр нөхөр илүү байгаад гэдэг бол тэр системүүдийн бид нар за ямар тохиолдолд яаж одоо өсгөх үү тий. За ямар тохиолдолд таны ур чадварыг карьерийг өөрчлөх боломжтой вэ гэдгийг гаргаад өгч учраас ажилтнууд юу хүсдэг гэхээр өөрсдийгөө компанида үнэлүүлэх хэрэгцээ маш өндөртөө. Тэгээд энийгээ үнслээд тэрэндээ таарсан цалиус урамшуулал тий. Тэгээд одоо гүйцэтгэл бүх юм маань тодорхой байх юм бол ажилтнууд энэ дуртай байдаг. Тэгэхээр тодорхойгүй юмнаас жоохон зайтай байлгах бүх юмыг тодорхой болгож өгөх ажил дээр бас бид нар орж ажилладаг учраас нэгт ажилтнуудын сэтгэл хамж байгаа дээрс нь ажилтнуудаараа дамжуулаад нийгэмлүүж өгсөн. Яг тэр ажилтан болгон дахиад цаанаар гэр тий байгаа. Тэгэхээр аав ээж за ах дүү магадгүй тий. Тэгэхээр энэ болгоноороо дамжуулаас тэр өрх айлуудаас хүрэх хүртээмж нь өөрөө нэмэгддэг гэж харж байгаа учраас буянтай сайхан ажил гэж үздэг. Танай компаниг өөрөө хэдэн ажилтнтай байна уу? За яг нийгмийн татвар төлж байгаа. 7 сайн нэг нэмэгдээд 8 болсон байгаа. За тэгээ зөвхөнсөн ер нь бол зөвлөлт хөгжлөн дээр тэгэхээр шаардлагатай үедэд бид нар бол гэрээд багш нарыг аавна. Гэрээд багш нарыг авахдаа бас тодорхой шалгуур тавьж бас хамтарч ажилладаг. Баян гэрээтүүд бас байгаа гэсэн. Мэдээж энэ болгоныгоо хийхдээ тухайн компани яг онцлог нь юу байгаад байгаа юм, ямар салбар чиглэлд явж байгаа гэдгээс нь уялдуулж хийдэг учраас компаниудыг дуртай байдаг. Ер нь яг зүгээр хүний нөөцийн компани, хүний нөөцийн бодлого гэх юм уу даас тэр бас нэг онцлогтой байх. Тэр нь яг ийм компаниудаас одоо юу гэдгийг цаанааг яаж ажилтдаг те бас та нарыг нэгтгэж байгаа тодорхой үнэт зүйлс бас нэг юмнууд байгаад байгаа шүү дээ. Яг тэр яг нэг бизнес гэдэг утгаар яриул те. За бид эдийн за манай компанид бол яг тийм ер нь нийгэмлэг чиглэсэн юм ажлууд дээр айгуу дуртай. Тэгээ хийж байгаа юм болгон маань чанартай байх гэдэг. Тэгээ компани өөрөө ч гэсэн яг олон улсын чанарын менежментийн тогтолцсон 9,000-ыг нэвтрүүлсэн компани. Одоо яг бусад менежментийн компаниудаас Монголд бол баг хамгийн анхны нэвтрүүлээ. Дээрс нь төслийн менежмент гэдгийг нэвтрүүлээ явж байгаа. Тэгэхээр юу юм гэхээр бид нар бас тавьдаг зарчим бол яг ямар журмаар яаж хийх ёстой вэ гэдэг юмнууд нь ойлгомжтой байх. Тэгэхээр өөрсөн дээр яагаад 9,000 хэрэгжүүлээд байна гэхээр нөгөө бид нар ч гэсэн өөрсдөө аягүй ойлгомжтой байхгүй бол манай компани ажилтнууд ч гэсэн ойлгомжгүй байх юм бол яг л нөгөө очиод зөвлөгөөх гэдэг компани шиг болно шүү дээ. Тэгэхээр тэрийг нь ойлгомжтой байлгах тал дээр илүүтэй анхаардаг. Дээрээс нь
мэдээж ур чадвар өндөртэй хүмүүс байгаа. Яагаад гэхээр дандаа 10-аас дээш жилийн туршлагатай хүний нөөц одоо зарим компаниудын үед хайгаад болтгоо. Тийм одоо ур чадвартай таалант ажилтнууд манай дээр байгаа учраас нөгөө хүмүүсээ одоо уян хатан цагаар дээрсэн сэтгэл хангамжны яаж өсөх үү те ажлыг нь хүн болсоо нөгөө сурах хөгжих хэрэгцээ нь өндөр гэдэг. Тэгэхээр тэр хэрэгцээг нь хангахын тулд дараагийн түвшинд айл хэсгүүдийг заа сурах уу те мөн бид нар сурахтаа яадаг гэхээр дандаа гадны туршлагууд мөн бас компаниуд дотоодын компаниудаар хэрэгжүүлгээд ямар бас тий өөрчлөлтүүд гарч ийн яаж бас ингээд нөгөө онцлогтон тааруулж нэвчүүлж болт юм бэ гэдэг зүйлүүдийг бас хардаг. Тэгэхээр өнгөрсөн жил бид нар бол Турк явсан байна, Сингапур явсан байна гэдэг юм уу тий. Тийм байдлаар ер нь бол хүмүүсээ сургаад хөгжүүлээд явж байгаа. Тэгээд хамгийн гол юм юу гэхээр нөгөө хэрэгцээ нь явж байгаа л тий. Одоо ямар хэрэгцээ байна гэдэг. Тэгэхээр уяатан байх тэр чанаруудыг бас аюулгүй харж байгаа гэдэг. За наран цацралт түүний ер нь бас тэгээд цаашдын бас бизнесийн зорилго бас юу вэ те бас цааш дээш чинь бизнес юм чинь тодорхой хэмжээгээр хөгжих ёстой. Бас хувь зөвлөхийн хувьд бас өөрөө бас одоо ийм ур чадвараа хөгжүүлнэ ингэж одоо явна гэсэн бас төлөвлөгөө байгаа бах те. Тэр хоёрын төлөвлөгөө зорилгоодыг ярил. За тэгэхээр бид хэд бас одоо ингэж бодож байгаа нөө хүний нөөцийн ажил дээрсэн зөвлөх үйлчлэгээ гэдэг бол нэлээ юм ажиллагаа ихтэй маш их цаг зарцуулдаг, аюух боддог тий тэр компани руугаа бүр ингээ ороод яг компани дэс болоод ажилтнуудтай адилхан за захирлынхаа нүдээр харах ч гэдэг юм уу. Энэ зүйлүүдийг хийх хэрэгцээ аюух тулгараа явдаг учраас бид нар ер нь бизнесээ одоо бас нэг компанид гэрээ явж байгаа. Илүү дижитал болгох, цахимжуулах, гар ажиллагаануудыг илүү багасгах, байнга давтагддаг ажлуудыг илүү тий одоо шилмэд бид дэд хүний зэн аудит байна. Аудитын гапын шинжилгээ тий зөрүүний шинжилгээгээ гаргачлаа. Зөрүүний шинжилгээ маань ингээд үнэлж явангууд одоо яг үр дүнгууд нь гарч ирээд тайлан өөрөө боловсруулагдаад компанидаа зөвлөмжүүд нь хүрэгдчихдэг, төлөвлөгөөнүүд нь гараад ирдэг ч гэдэг юм уу. Тэр өөрөөс компаниудаас цаг хугацааны явж гисэн хэрэгцээтэй байдаг учраас тэр хэсгийг хараад эхлүүлж явж байгаа. Тэгээд ер нь энэ жилийн нэг 10 сар гэхэд ихний ажлууд явна. Тэгээд цаашдаа ер нь 5 жилийн зорилго төр бол ер нь яг энэ хүний нөөцийн менежментийн чиглэлүүд илүү хэмэл оюун ухаан AI дээр суурилж ингээ хийх ихний ингээ төлөвлөгөөнүүд ингээ гараад гэрээ контрактууд хийгдээд ингээ явж байгаа. Тэгэхээр дижиталжуулах ажлууд руу нилээдгүй орсон байгаа. Хоёрт нь яаж гэхээр яг энийгээ дамжуулаад бас Монгол одоо энэ хүний нөөцийн мэрэгчлэнүүдээ менежерүүдээ бас гадагшаа тий оюуны экспортлох яг энэ эндээ байгаа боловч яагаад гадны зах зээлүүд дээр саяны ингээ тий програм юунуудээ дамжуулаад гадагшаа гарах боломжтой ийм зүйлүүдээр нь сурагч гшаарч гэдэг юм уу тий энэ хүний нөөцийн стандарт өөрөө юм шинэлэг бусад стандартуудтай харьцуулахад нэлээд юм цоо шин стандарт одоо хүүхэд гэж болно. Тэгэхээр дэлхийд энэ зах зээл нь өөрөө байгаа. Тэгэхээр тийшээгээ ер нь бол монголчуудаас экспортлъя гэж бодож байгаа. За дараагийн ээлжинд бол ер нь энэ бүх зүйлүүдийг төлөө дотооддоо бас нөгөө компаниуд дээр бид нар юу хийсэн байгаа гэхээр манай ажилтнуудын одоос яг хагас жилийн хөдөлмөр болсон менежментийн 100 загвар гэж гаргасан. Тэрийг бид нар бас нэг ном болгоод нийтийн хүртэл болгоё. Дээрээс нь бизнес эрхлэх захирлууд өөрөө яа гэхээр санхүүгээ хийн тий төсөл юм гэмт өөрөө орно. За тэг хүний нөөц өөрөө хийн гэл ингээд бүх зүйлүүдlүүгээ ингээд хийх шаардлагууд гардаг учраас энэ дээр нь бид нар 100 загвар гэж бэлтцсэн байгаа. Тэгээ тэрийг бас ер нь бол бизнесүүдэд хүргээ явдаг. Тэгээ тэрийгээ ч гэсэн бид нар одоо яаж авах гэхээр илүү хүртээмжтэй болох гээд ном болгоод за номоо нь өөрөө ингээд 100 загвар нь бэлэн тий өөрөө аваад шууд ашиглах боломжтой ийм зүйлээр бас хангая гэж бодож байгаа. Яа тэгэхээр манай бизнесүүд маань ерөөсөө яг юм нэг юм мэдрэмжэн дээрээ суурлаа. За одоо ингэж юм чинь эсвэл өнөөдрийнхөө мүүд дээр тулгуурлах шийдвэр гаргалтууд их гараад байна. Тэр маань өөрөө онхонч байгаа, алтханч байгаа даа. Тэгэхээр тэр болгоныг нь бид нар яаж юм гэхээр илүү та яг энэ тоо үзүүлэлт дээр хараад тий чанарын үзүүлэлтүүдэд хараад яг энэ болгон дээр ингээд тоогоо тавингууд таны үр дүнгууд чинь за магадгүй одоо энэ жил бидний бүтээмж юм байгаа учраас цалин үлсээ 5%-аар нэмэх юм бэ 10%-аар нэмэх юм бэ тий зах зээлийн инфляц юм бэ гэдэг энэ болгонтойгоо үе тоонуудаа оруулан хот нь нөгөө мэдээлэлүүд нь боловсруулагдаад гарч ирэх тэр зүйлийг бид нар ингээд хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ер нь илүү одоо нийтдээ хүртэл олгоод ингээд явъя гэдэг юм ном болгоод ингээд явж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа яах гэхээр Монгол одоо иргэн болгон Монгол хүмүүс болгоны одоо амьдралын чадварыг нь дэвшлүүлэх компаниуд маань илүү чадамжтай байх тал дээр бид нар
одоо хамтарч ажилланаа гэд. Тийшээ угаасаа зөвлөө явж байгаа. Тэгээ тэрнийхээ хүрээнд ийм ажлууд бас төлөвлөө явж байна. Ер нь зөвлөхөдтэй холбоотой бас нэг шүүмжлээд гин одоо юу гэдгийг за амьдрч үзээгүй амьдралын зөвлөгч гэдэг юм уу, коуч гэдэг юм уу те эсвэл ямар ч борлуулалт хийж үзээгүйж борлуулалтын сургалт зөвлөгөө өгөөд яваад байна гэдээ ярьдаг те. Тэгэхээр бас нэг юм ёс зүйн мэргэжлийн ёс зүйн асуудал гарч ирэх гээд энэ хэрэг өөрийн чинь хувьд ер нь танаа байгууллагын бас яг ийм зөвлөх үйлчлэгийн дээр тодорхой ёсон зүйн стандарт байгаах те. Ер нь зүгээр наран цацралтай хүнтэй эсвэл GTM гэдэг газартай хамтрахад те ёс зүйн хувьд ер нь ямар тийм асуудгүй гэдэг тэр нэг баталгаа нь юу вэ гэдэг чим яг тэн дээр л авалж асуух гэдэг байна л та тийм. Энэ бас асуух хэрэгтэй асуулт ах гэж бодож байна. Зөв. За бид нар дотоод манай компани ч бас яалтчгүй нөгөө стандарт нэвтрүүлсэн гэж ярьжсэн тийм. Тэр утгаараа ёс зүйн код эднэр бол байгаа. Дээрээс нь бид нар оюутлогоод бас оюун систем дээр бүртгэлтэй Европын цэргийн бусад хүчний банктаас хамтарч ажилладаг. Тэрэн дээр ч гэсэн дандаа бид нар ёс зүйн код дүрмүүдийн дагуу явж байгаа. Тэгээ тэр маань ч гэсэн манай байгууллагын дүрм журамтай нийс. Яг тэр хүний нөөцийн асуудал өөрөө байгууллагын хувьд аягүй эмзэг. Тэнгүүт манай одоо ажилтнууд яагаад үндсэн байгаад байна вэ гэдэг тий. Тэр өөрөө данд гэрэтүүд авчвал аягүй хэцүү. Яг тэр компани нөгөө нууц мэдээлэлөө задрах эрсдэл аягүй өндөртэй учраас бид нар тэр тал дээр ам бардам хэлж чаддаг гэсэн үг байхгүй. За гэрээ байгуулахдаа бүр тэр болгоонуудыг бид нар ингээд дурдж өгөөд явдаг гэсэн үг. Тэгээ гэрийн дээрээ бүр оруулж өгөөд хийгээд явдаг. Хэрвээ ёс зүйгүй үйлдэл гарах юм бол сая би танд хэлсэн нөгөө подкаст эхлэхэд олон улсын ирэх гэдэг ярьчихсан тий. Тэрэн дээр олон улсын ирэх маань хүртэл хураагдана. Тэн дээр код уттай бид нар тэр код маань ч гэсэн хураагдах ийм эрсдлүүдээс байдаг учраас ажилтан болгонтой гэрээ хийхээсээ гадна явцад нь бид нар дандаа хяналтуудаас ингээд тавиад явж байгаа учраас тэрэн дээр бол одоогор бол одоо ямар нэгэн ёстой толботой гомдол гараагүй. Манай харьцагч нар бол дандаа байг нэг үйлчлэг авах юм бол урт хугацааны хамтын ажиллагаатай ингээд явдаг. Ийм бас ажлуудаас хийгээ явж байгаа. За хамгийн сүүлд бас нэг энийг хэлээгүй үлдээчих шиг болтой. Хүний нөөц маань өөрөө жахаар одоо Монгол улстай ажил мэргэжлийн стандарт болж байгаа. Тэгээ энийг бид нар ердөн төлөвлөөр за бас нөгөө ажил олгох шестийн холбоод нартай хамтраад яг хүний нөөцийн менежерийн ажил мэргэжлийн стандарт гэж гарч ирсэн. Тэрэн дээр бас хандлага, ёс зүй, мэргэжлийн ерөнхий ур чадваруудыг бүгдийг ингээд оруулаад хийцэн баг ингээд 60 гаруй юм нэлээд том юм одоо хуцтай материалууд боловсруулсан байгаа. Тэр маань одоо нийгэм хамгаалалт хөдөлмөрийн яам дээр оны өмнө бид нар бас ингээд яригдаа явсан. Тэр батлагдаж яах юм бол улсын хэмжээнд хэрэгжих ажил мэргэжлийн бид нар стандарт болж байгаа. За энийгээ дагаад бид нар яах вэ? Тэр ёс зүйн код эднэрийг дагаад олон улстай болохоор ISO 17024-гээд ажлыг баталгаажуулдаг. Хэдүүлээ байгууллагыг баталгаажуулаад гэрчлэгээ олгодог шиг ажлыг баталгаажуулаад та яг энэ ёс зүйтэй мэрэгсэн ур чадвартай ийм хүний нөөцийн менежер байна гэдгийг баталгаажуулах тэр ажил руу ингээд ороод схем дээр нь ажиллаа явж байгаа. Тэгээд энэ маань ингээд болоод явчих юм бол одоо яг энэ жилдээ бол Монголдо эх жилээс одоо хэрвээ түүхий бүтээгээд олон улстай бид нар энийг баталгаажуулж чадах юм бол олон улсад бас гараад аль ч улс оронд нэг IAF-ийн кодтой энэ маань одоо хэрэгжих юм боломжтой чадвартай одоо хүний нөөцүүдийг бүтээх энэ ажлыг бас хийгээ явна гэсэн. Энэ болгоно хамгийн нэг номерын чухал юм бол дандаа ёс зүй явж байгаа. Өнгөрсөн хугацаанд ер нь яг зүгээр ажиллаж байсан газрууч гэдэг юм уу хийжсэн төслүүдээс одоо яг мэрэгжилтний хүний хувьд те яг зөвлөх хүний хувьд авч ирсэн хамгийн тийм одоо үн цэнтэй сургамж гэх юм уу эсвэл тийм нэг одоо хүчлэгтэй тэр талаас хаваалцвал тэгэл яхаа зөндөө байгаа. Тэгээ хамгийн түрүүнд орж ирж байгаа нь юу орж ирж байна. МСС-с одоо ягаад хаан банк маань яг санал тавьсан. Тэгээ хаан банкнд бол бас нэг челленж болсон. Бас анхдагч нэг юм хийсэн зүйл өөрөө юу гэдэг гэхээр Монголын хамгийн анхны талент менежер гэдэг албан тушаалд орчихсон. Тэгээд анх өөрөө юу ч хийхээ мэдэхгүй. Тэгээд судалгаанаас дүгэж эхлэж явжсэн. Тэгээд одоо манай мөчөө захирлагч тийм мөчөө захирлагчтай манайд маань баг болоод ингээд ажиллаад явхадаас тэр маань 2 жил явах цаанд бидэд мэдээж ганцаараа хийгээгүй судалгаа шинжилгээ юмнуудаа хийгээ багаараа банкныхантайгаа хүний нөөцийн багаараа тий удирдлагуудтайгаас ярилцаад талент менежмент гэдэг зүйлийг яг Монгол улсад бас гартаж оруулж ирээд за тэр болгон дээр бид нэр дүрм журам бодлого эргээд нөгөө байгууллагт аягүй чухал төлхөр ажилтнууд гэж байдаг шүү тий хайгаад олцдгоо эргээд энэ болгон дээр нь бэлтгэж цаг хугацаа шаардаад идэг тухайн ажил мэргэжилтэд мэргэсэн гэд ийм мундаг хүмүүс маань ямар албан тушаалууд тухайн байгууллагын стратеги чухал хүмүүс нь бас ямар байгаа юм бэ гэдэг тал дээр бид нар төлхөр зүйлүүдийг бас хийгээд ийм одоо талент менежментийг бас хэрэгжүүлсэн юм туршлага байгаа. Тэгээ тэрэн дээр алдаж онсон зүйлүүд байгаа. Мэдээж анхных юм чинь. Тэгээ энэ болгон дээр бид нар банк санхүүгийн академи гэдэг банк санхүүгийн академи дээр одоо яг нэвтрүүлсэн туршлага хуваалцж ирсэн 2012 онд одоо
бүр 10 жилийн 13 жилийн өмнөх юм шүү дээ. Хуваалцаад тэгээд бусад банкудаас яг энийг ингээ хэрэгжүүлэхэд ийм алдаа гардаг юм байна. Ийм бас олтоод байдаг юм байна. Хэрэгжүүлэх нь бол зүйтэй юм байна. Ийм аргачлалыг бид нар хэрэгжүүлээд ингээ үзлээ гэдгээ бас нээлттэй ингээ туршлага хуваалцаад хамгийн анхны бас туршлага хуваалцаад ингээ явж байсан. Яг тэр банк маань бас өөрөө нууцлал өндөртэй учраас хэр аргийн нөгөө хүний эзэн туршлага хуваалцдаг шүү дээ. Тэгээд тухайн үед бас бид нараас банкудаараа яваад банк болгон бас өөрөөсөө яваа хүний эзэн туршлагуудыг ингээ багийнхандаа туршлага хуваалцаад явж байсан ийм сайхан түүхүүд бас байдаг. Тэгэхээр тэр бол үнэхээр бас гоё. Одоо ч гэсэн банкн дээр яадаг хэр Монгол улсад яхаар талент менежмент гэдэг дээр ямар туршлагууд ирэх бас л хаан банк бол дурддагдаад явж идэг. Тэгээ анхны суурийг ингээ тавьжсэн гэдэгт айгүй баярлалаа. Яг өөрийн бизнесээ байгуулаад зөвлөх үйлчлэгээ үзүүлэх болсноос хойш үгдгийн бас яг челленж болсон бас арай өөр төвшөнд гаргасан тийм төсөл гэж байгаа юм. Тэг яг бүх харилцагч нь үнийг дийлэхгүй л ахал та тий. Тэглэхээ ахаа бид нараас харилцагчаасаа яадаг гэхээр судалгаа авахтаа хүртэл зөвшөөрөл авч иж авдаг. Тэр чинь бизнесийн байгууллагууд бол аль болох мэдээж нуухыг хичээн. Янз бүрийн байдлаар харагдчих үдээ тий. Ийм хийж байгаа гэхээр нөгөө хүмүүс янз бүрээр ярьчих үдээ гэд. За тийм учраас хоёлаа юу ярьдаг юм бол гэж бодож байгаа. Төрийн байгууллага маань нээлттэй байгаа. За Эрдэнэ төлөвлөлтөөр бол бидний бас айгүй сайн тийм челленж болсон. Нөгөө талаараас хамгийн сайн үр дүн гарсан ингээс төслүүдийн нэг гэж хардаг. За Эрдэнэ төлөвлөлтөөр саяны авиас чадрын менежмент бол хэрэгжиж эхэлсэн. 2019 оноос хойш эхэлсэн байгаа. Тэгээ тэрэн дээр бол манлайлал авиас чадрын хөтөлбөрийн 100 гишүүд гэдэг. Хэдэн мянган дотроос 100-д орно гэдэг бол бас нэлээд том шалгуур. Тэгээд 100-д орох хүмүүсээ яаж шалгаруулах уу гэдэг зүйлүүд дээрээс орж игээд яаж тэр хүмүүсээ хөгжүүлэх вэ гэдэг үр дүнгууд гараа явж байгаа. Тэгээд дөрвөн том төслийнх нь одоо нэг шилдэг төслөөр бас манлайлал авиас чадрын хөтөлбөр маань шалгарсан. Тэгээ энэ бас нэлийн челленжтэй 4 жил бас явсан. Жил болгон ингээд үйл ажиллагаа сайжраад ингээд яваад байгаа. Одоо бол байгууллага бол яг энийхээ хартал нөө мэдлэг гэдэг одоо яг хүн далд мэдлэг, ил мэдлэг гэж байна шүү дээ. Ил нь бол одоо ингээд тодорхой ингээд бичиг цаас дүрм журам гарын авлага юмнууд төр байгаа бол тухайн хүний далд байгаа мэдлгүүдийг яаж бас одоо бид нар илрүүлэх үү, хадгалах уу, архивлах уу, түгээх үү, хуваарлах уу гэдэг зүйлүүдийг яг тэр үеэс хийж эхэлсэн байгаа. Тэгээд тэрэн дээр бол айгуу тийм ойлгомжтой тодорхой болсон. За үр дүнгууд бол маш сайн гарсан. Маш олон манлайлагч нар бий болсон. Эргээд тэр манлайлалын одоо энэ 100 манлайлалын хөтөлбөрт одоо энэ өөр бүр ингээд жилийн хугацаанд хийгдээд үр дүнгээ одоо хянаа дахиад дараа жил үргэлжилж байгаа байхгүй. Тэгвэл дахиад ингээд шалгаруулалтаа явдаг. Тэгээ энэ болгонд ингээд оролцох өрсөлдөх ийм хүмүүс илүү өндөр болсон. За хоёрт нь бас саяны хүний нөөцийн стандарт байна. Яг ковид үед бас бид нар стандартыг нэвтрүүлж ил да. Хүнд үе байсан. Тэгээд тэр бол үнэхээр стандартыг бол цахимаар байнга онлайнаар явуулна. Тэгээд тэр том үйлдвэртээр тий явуулна гэдэг бол үнэхээр хэцүү. Ийм челленжтэй үеуд байсан. Өдөрт одоо хэдүүлээ 2 3 удаа ингээд бид нар үйлдвэрлэлөө орохдоо ингээд шинжилгээгээ өгөөл ордог. Бас л тэгэл ороод за яг ямар авах вэ халдвар хамгаалалгүй дэглэм дүрм журам ямар авах нэлээд шаардлага өндөртэй Эрдэнэ төлөвлөлтөөр тэр болгоныг бид нар бас давж гараад энэ стандартыг нэвтрүүлээд одоо Эрдэнэ төлөвлөлтөр маань дэлхийн хэмжээнд энэ одоо үр дүнгууд маань яригдаад бараг дэлхийн одоо туршлагаа судлуулах хэмжээнд очсон үр дүнтэй явж байна. Тэгээ одоо бүх зүйлүүдээ хүний нөөц болон одоо яг энэ худалдаа авах үйл ажиллагаа бүгд одоо энэ дижитал болсон байна. Шилэн болж байна тий. Ойлгомжтой болсон. Хүний нөөцийн тайлангууд нь хүртэл ингээд үргэлжилсэн үгээр бичдэг байсан бол одоо дандаа тоо үзүүлэлтэн дандаа дүн шинжилгээтэй, дүгнэлтүүд тий, анализ зүйтэй ингээд явдаг болсон нь өөрөө яаж ихээр шийдвэр гаргалтууд шийдвэр гаргалт сайтай гэхээр угаасаа л нэгж ажилтан болгонд өгж байгаа үр дүн өгөө сэтгэл ханамж нь дээшлээ явчихж байгаа. Тэрнийгээ дагаад байгуулгын одоо нэр хүнд брэнд нөхцөл өссөн явцсан ийм сайн жишгүүд бас хэлж болно гэж бодож байна. За ер нь хүний нөөцөөс өөртэй зүйлээр өөрийгөө хөгжүүлж байгаа бас сонирхож байгаа юм. Ер нь надад тавьдаг хүний нөөцийн зөвлөх хүчнээс өөр юу хийх вэ тий. Өөр одоо бас хийж байгаа зүйл гэх юм бол юу юм да нөгөө бизнес олгон дээр очиод нэг тусалж хамсан гэдэг тэгсэн мөртөө нөгөө миний бие хараахан хүрхгүй тий одоо хэдий ингээд сэтгэл санаа зүрх бийвш тэгэхээр тэр нөгөө нэг илүү дижиталжуулъя гэдгээс гадна бас би одоо илүү хаашаа орж ирэхээр бизнес эрхлэгчдийн нийтлэл гэж байгаа. Одоо BNI гэдэг бизнес network интернет гэдэг олон улсын дэлхийн 79 оронд байна. Тэгэхээр энийгээ дамжуулаад би одоо нөгөө 700 захирлуудтайгаа тий network хийх нөгөө одоо ингээд уулзахтаа бизнесээ явуулахад нь өглөөний бид нар дандаа 7 хүчээс уулздаг байгаа. Тодорхой 7 хоногт нэг удаа тэр уулзалтуудаа ярилцаж одоо багч гэсэн туршлагаасаа хуваалцсан юмсан. За одоо яаж юм те таны бизнес дээр юм л тэгвэл энэ талаас нь ингээд үзвэл яадаг юм болоо ч гэх юм уу те мэдээж бүх юм яг тохирсон арга байхгүй гэж гэсэн нөхцөл байдал гарч байгаа асуудлуудыг сонсож байгаад тэр тал дээр нь ядаж ингээд нөгөө яриа чиглүүлж явахад бас аюу их тус болоод явж байгаа. Тэгээ тэрэнд бас аюу дуртай ингээд явж байгаа. Тэр бол өөрөө бас сайн дураар хийж байгаа. За дараагийн сайн дураар бас хийж байгаа ажлууд болохоор олон улсын аудитор хийдэг. Тэр маань зөвхөн хүний нөөцийн стандартаар биш ээ.
901 тий 1445 за тэгээд бусад одоо энэ стандартуудыг бас судлаад ингэ явж байгаа. Тэгэхээр стандарт судлах тусам яадаг одоо бидний тархинд байгаа мэдлэг мэдээлэл туршлага бүх зүйлүүдээ аюу гоё ингэ зэгцэлж имхэлж ингэж өгдөг юм байна. Тэгээд дараагийн түвшинд ингэ хөгжөө явж байгаа. Тэгэхээр тэр чиглэл рүүгээ ингэ бас олон улсын аудит хийгээ явдаг. Одоогоор бол Франц улсад бүртгэлтэй 15 дид кодтой. Дид код гэдэг нь аль салбар нэгжүүдэд очиж аудит хийх гэдгийг зааж өгдөг. Тэгэхээр 32 кодоос бас ингэ нэлээд олон юм кодуудыг ас эзэмшээд ингэ бас энэ чиглэлээр бас ингэ суралцаад явж байгаа гэсэн үг. Зөв. Ер нь таны бас хобби гэвэл бас юу гэдэг хүний нөөцийн ер нь чөлөө цагаар юу хийдэг юм бас. Чөлөө цагаар дандаа л хүнтэй уулзч ярьж байна да. Тэр бол үнэхээр ялцгүй хобби болчихжээ. Зарим талаар уйтахтай биш үү? Үгүй ерөөсөө уйддаг шүү дээ. Зарим хүмүүс бас тэгтээ энэ чинь хобби юм их миний ажиллаа гэхээр ингээд хоногийн 24 цаг тий ингээл байнга ажил хийгээд байгаа юм. Тэгсэн мөртөө ингээд уйдахгүй нэг энэ өөрөө уйдах угаасаа за байхгүй яа тэр хүн болго өөр ингэсэн онцлогтой ярианы сэдв болго өөр тэгээд компани болгон дээр гардаг хүний нийцэн кейсүүд хүртэл юм нэг чиглэл нь адилхан юм шиг болж дотор нэг ухаад харангуй бүгдээр ингээд өөр эдэг учраас айгүй юм сонирхолтой байдаг гэсэн. Зарим хүмүүс ихтэй төвхтэй байх л та. Миний бодлоор сонирхолтой байдаг учраас айгүй тийм яриа өрнүүлэх ярилцах тэр талд айгүй дуртай. Хүний нөөцөөс өөр сэдвээр бас ямар номд уншиж байна. Яг нь мандаалын л чиглэл рүү илүү одоо подкаст ч юм уу одоо ном гэхээс илүү тий подкаст эднэрээ илүү амар болсон юм одоо сүүлийн үед ер нь ном айгу баг болоод энэ өмнө аяг уншдаг байсан байна. Одоо болох ингээд ер нь л илүү яаж ихээр подкастууд илүү сонсоод за энэ чиглэл дээр ер нь яадаг юм бэ? Хүний удирдлагад яадаг. Одоо сүүлдээ бүр илүү юу л орж сэтгэл зүйн эрүүл мэндийн аягүй чухал учраас тэр чиглэл рүү бас орж танилцах юмнуудаас гарч байгаа. Өөр дээр илүү анализ хийх тий өөр дээрээ ажиллах гэдэг юм уу? Тим зүйлүүдийг л сонирхож сонсч байна. Сургуулиуд та бас хүний нөөцийн чиглэлээр бизнес удирдлагаар төгссөн гэж байна тийм. Сүүлд санхүү эдийн засгийн сургуулийг яг бизнесийн удирдлага. Гэхдээ тэр талтаа нөгөө чиглэлд жоохон нөгөө нарийсаад ирэхээр компани засаглал гэдэг тийшээгээ сураа явж байгаа. Одоо шинжилгээ ухааны технологийн их сургуулийн одоо менежментийн шинжилгээ ухааны тэнхимд докторанттай суралцсан явж байгаа. Тэгэхээр тэр болгондоо бас ингээ байнгын л сурч ер нь сурах дуртай. Докторант гэхээр бас тодорхой судалгааны сэдв барьж авсан баг тий. Тий, судалгааны сэдв бариад ер нь мэдээлэлүүдээ хийгээ явж байгаа. Тэгэд миний судалгааны одоо яг явж байгаа сэдв бол 2-3 чиглэл байгаа. Гэхдээ яг батлагдсан сэдв бол уул уурхай салбарын цалин үйлсийн системийг илүү боловсронгуй болгох гээд. За дараагийнх нь бол хүний нөөцийн яг энэ стандартыг яаж байгуулахад илүү оновчтой нэвтрүүлэх, хөгжүүлэх үе өөр айгуу тийм шинэлэг байгаа. Тэр энэ өөрөө байгуулахад нэлээд байгуулахад болон шинжилгээ ухаандаас дөрөвтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Ерөн зүгээр яг та өөрийнхөө хийж байгаа ажлын утга учирыг нэг цөөхөн өгүүлбэрээр одоо тайлбарж өг гэвэл яг үүш тодорхойлох уу? Алууд одоо Монгол улсын иргэн тий хүн болгоны илүү аз жаргалтай байлгах тэр одоо сэтгэл ханамжтай байлгахад нь дэм үзүүлдэг ийм ажил тусалдаг ажил гэж боддог. Тийм учраас аягүй туслах туртай. Чадгал зүйлээ ивэл цаг байвал тий ер нь бол байхгүйсэн ч гаргаад одоо ингээд туслах тэр чимсэл байдаг учраас ер нь туслах юм уу да. Та нэг подкаст сонсдог лээ. Тэгвэл маа сонсогч үзэгч нөгөө нэг яг ямар подкаст сонсох дуртай гэдээ бас нэг юм шпаргалк өгчихгүй тий. За Баццэг нөгөө booktuber гэдэг шүү дээ. Манай Солонгостоос амьдраа тэгээд унсан номнууд аюу гоё маш товчхон байдлаар нэг танилцуулдаг эмэгтэй байдаг. Залуухан хүмүүс тэр бас их сонирхолтой санагдаад идэх тэрийг сонсдог. За нөгөө өвөр Монголд бас нэг нөхөр байгаа. Тэрийг нэрийг марцсан байна. За тэр бол баг нэлээд олон хүмүүс сонсдог байхаа би ингээ найзуудаас асуухад тийм тэрнээс яг энэ подкастыг сонссон юм биш тэгээд нэр нь яг сайн орж иргүй. За гуравт нь бол мэдээж танах байгаа тий. Одоо танах байсаа болох голтой. Угаасаа сонсдог. Тэгээд яг хотын их төгжрөл дунд чинь юу хийх вэ гэхээр ерөөсөө подкаст сонсох чинь айгүй амархан болчихжээ тий. Тэрийгээ сонсоод бас өөрийгөө хөгжүүлээд явхад дээрэс нь бас танаа подкастаар дамжаад яадаг гэхээр бас манайхыг сонирхож явах бас холбогдсон бүр бизнес болоод зарим бүр таны ингээд нөгөө би нэг удаа орж исэн тий. Тэгэхээр өмнө нь нас орж исэн тэр подкастыг сонсоод бүр таны ярьжсэн зүйлүүдийг би сонссоо. Одоо ингээд компани ингээд нээж өмнө нь би компани ингээд нэхэд маш олон юм асуудлууд байсан. Тэр болгонд маань бас энэ дээр дурддагдсан учраас одоо би ингээд дараагийн шинэ бизнес рүү орох гэж байгаа. Орохоос өмнө хүний нөөцийн системийн ингээд өөрчлөлмөр байгаамаа гэж бүр зорж ирсэн. Тэгэхээр бас танах ялцчгүй бас нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүс бас нийлүүтэй яг зориулагдсан юм уу да гэж харсан. Тэгээд яг тэр байдлаар хэд хэдэн гэрээ ороод ирсэн шүү. За. Тэр ч одоо манай подкаст нэг зорилго биелж байгаа хэрэг штэ. Нэг зүйл бас лавж асуумаар одоо ингээд Монголын компаниуд нь яг том компаниуд бол мэдээж хүний нөөц хариуцсан
одоо тодорхой шатлалтай албан тушаалуудтай тодорхой бодлоготой ба тэгээ одоо юу гэж юм хэрэг ингээд нэг ажилтныг аз жаргалтай байлгах тэр хүний одоо та түрүүлээ сэтгэл зүрүүлмэнд за тэгээд цаашлууд одоо арга ирийн байдал энэ төр гэдэг ерөөхдөө тэр ажилтнад холбоотой бүх сэдвийг ингэж авч үзэх хэрэгтэй л гэж байна л да. Одоо хүний нөөцийн ярьж байгаагаар бол нэг өөрөөр нь ажилтан аз жаргалтай байх хэвээр ажлынхаа байран дээр ийм комфорттой сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэдэг. Гэтэл Монголын бизнесүүд их юм жижигхэн. Тэгэхээр ийм асуудал сонсохоор нөгөө нэг жижиг компани захирал юу гэж бодох хэрэг ингээл аягүй их зардал гарах юм шүү те, аягүй их цаг хугацаа, хүн цаг барах юм шүү гэсэн юм анхны сэтгэл орж ирээдэг. Тэгэхээр юу асуух гээд тэгэхээр жижиг компаниуд явд одоо ажилтнаа аль болох аз жаргалтай байх те, тэр нэг утга учиртай байх тал дээр нэг мөнгө зарахгүйгээр ч хийдэг юм уу те, байх тийм ямар шийдэл байна те, энэ дээр яг мэрэгчлэтний хувьд яаж зөвлөхгүй те. За яг зөвлөлтөө угаасаа том компаниуд бол маш болоо үйл ажиллагаанд хийчих. Жижиг компаниуд дээр бол одоо орчин үед юу харж байгааг гэхээр яг ажилтнуудын маань хэрэгцээ сэтгэл хангамж нь ямар байна гэдэг дээр бас илүү анхаарахгүй бол нөх хүмүүс маань тогтохгүй хүн хайж их цаг алддаг. Нөх хүмүүс маань зорж ирэхгүй байгаа нэг шалтгаан байна. Тэгэхээр хамгийн түрүүнд байгууллагууд одоо юун дээр илүү анхаарч байна гэхээр та одоо бусад энэ том компаниудаас манай компани юугаар ялгаатай юм бэ гэдгийг илүү гаргаж ирээд тэрийг өөрөө яаж ихээр ажил олгоч брэнд маягаар одоо танилцуулах сурчлагаа үйл ажиллагаанууд дээр танилцуулаа явчихжээ. Тэнгүүт тэрийг нь дагаад яаж ихээр одоо зарим нэг компани бүр ингэж та туршлахгүй байсан ч хамаагүй тий манай компанид ажиллах боломжтой гингүүд яаж ихээр зарим компаниуд нь дийлэнхтэй компаниуд яаж их туршлага заачиж байгаа. Тэнгүүт тэр нь өөрөө нөгөө хүмүүс маань сурч хөгжих боломж өөрөө бүрдчихээ. Дараа нь ажилтнуудаа нь уулзаад үзэнгүүт манай зөвлөлт бид нар дээр боловсролын түвшин тавиагүй. Жишээлбэл би өөрөө бүрэн донд боловсролтой ч гэдэг юм уу тий. Тэгээд бид нарыг сургаад авч байгаа. Тийм болохоор би энэ компанида одоо ингэж ямар ч лээсэн одоо зарим нь бол насаараа гэж байна. Зарим залуу хүмүүс бол за ямарсан би нэг 5 жил л ажиллана ч гэдэг юм уу. Энэ өөрөө нөгөө нэг тогтвортой утга учиртай байх. Дээрээс нь захирлууд яадаг гэхээр би захирал юм чи ингээд одоо ингээд явж байхдаа нэг юм их зан гаргадаг гинэ. Тэнгүүд нөгөө гарахгүй одоо яаж ийн ажил нь яаж ийн гэр бүл нь яасан хөө нөгөө нэг одоо хүүхч нэг сургууль яваад байсан шүү дээ хичээл ном нь яаж ийн одоо гэдэг ч юм уу ар гэрт айгүй их анхаарал тавиад эхэлсэн чинь нөгөө хүмүүс манай зөвшлийн юм энгийн байдлаар харьцдаг бид нар ингээд хит тех нөгөө захиралгаа юм хол цай байдаггүй шүү дээ тэр надад айгүй гоё гэдэг ч гэдэг юм уу тэнгүүд нөгөө захирал яаж их хүмүүс лүг айгүй ингээд чиглэж хандаж ажиллаад байгаа байхгүй тэгэхээр тийм зүйлүүд байна дараа нь яаж ихээр нөгөө байршлийнхаа онцлогоодоос хамаарат за хотын төвдөө байхаа байршил бол мэдээж хамгийн гоё тий. Орон одоо жоох хотоос гараад байгаа байршлууд дээр яж ихээр цагийн юм уяатан төслүүдийг өгчөж. За та өглөө төвжирхээс өмнө 7 цагт ирээд тий орой нэг 4 цагт ч юм уу. За магадгүй цайны цагаараа та ингээд өөрөө болно гэх юм бол нэг цагийг нь би танд ажилласнаар тооцоод цагийг ингээд нэмээд өгч. Одоо 8 цаг ажиллах ёстой бол 7 цаг ажилласан гэсэн идэж 8 цагийн цалиныг өгч гэсэн үг байхгүй. Гэх мэтчлэн байдлаар нөгөө тохироод ярилцаад ингээд явж байгаа нөхцлүүдийг бас бий болгоод илүү тэр хүмүүс маань баг цаг ажиллаад байгаа мөртөө илүү урамшил аваад байгаас тий. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар зөндөө олон ийм нөхцлүүдийг бид нараас санал болгоод тэгээд компани болгоны онцлог өөр юм. Тэрэнд нь л илүү тааруулах нь аюул чухал байгаа. Яг нөхцөл нь ямар байна, ямар одоо зан төлөвтэй хүмүүс байна. Дээрэс нь юуны хувьд насны хувьд бас өөр байгаа даа шалтгаанууд байгаа. Тэгэхээр тэр болгонд нь төл компани ямар байдлаар санал болгох вэ гэдэг. Тэгээ ер нь хүмүүсийг харж байхад бол нэгт үнэлэгдэх, нөгөөт нь магтуулах тий. Магтуулахдаа заавал мөнгөн бос бийж болно. Тэгээд ерөөсөө уян хатан цагаар ажиллах гэдэг юм айгүй чухал болж ий гэдэг бас хараад. За ингээд бизнес 7 подкаст Binay Mongolia-гийн хамтарч байгаа одоо цоврал подкаст ихний дугаар энд өндөрлж байна. Тэгээд манай дугаарт хүний нөөцийн зөвлөх, хүний нөөцийн тэргүүлэх аудитор GTM компани үүсгэн байгуулагч Наран Цэцэрд орслоо. Тэгээд яг хуу ерөөхдөө яг энэ хүний гол одоо миний зөвөр хөтлөгчийн хувьд ойлгосноор бол одоо тул хийдэг ажлын зорилго нэг ач холбогдол нь бол одоо Монгол компаниудын хүний нөөц гэхээр за санхүү бол мэдээж ингээд тодорхой хэмжээг хэмжиж оншиж болдог асуудал тий. Гэтэл нөгөө талд нь хүний нөөц гэхээр том юм асуудал ингээд ямар ч одоо хэмжих тийм үзүүлэлтүүд байхгүй юм замбраагүй явдаг тийм дүр зураг байгаа. Тэгээ тэр болгон дээр чинь одоо оншилдог, хүний нөөцийг хэмждэг, тэрээр ингээд бизнесээ илүү эцэгцтэй болгодог ийм гол ажлыг хийдэг хүн манай дугаарт оролцлоо гэж хэлэх байна. Танд бас амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За.